Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Тамирчин чөлөө бүхий дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпийн наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор Даяар дурсагдах далаа даян дархан аварга, Жигжидийн Мөнхбатын авт дүр, Суу алдрын сод бүтээл, хүрэл баримл хөшөөний 99 загвар дурсгал, хүрэл цом бүтээлийн танилцуулга. Их аваргын гэрэл хөшөөний уран баримлын загвар 99 ширхэг хүрэл цом бүтээлийг түүний үндэсний их баяр наадамд үзүүлсэн онцгой амжилтуудыг бүртгэн нийт 54 даван 6 удаа төрүүлсэн түүхэн амжилт, 8 даваагаар 4 удаа үзүүлсэн 32 давааны хөдөлмөр, мөн 13 удаа их шүүхт шалгарч цол чимэг нэмсний авшиг бэлэгдэл хэмээн нийт 99 ширхэг дурсгал загварыг хадгалжээ. Энэхүү түүхэн бүтээл нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уран баримлч зураач Жамин сүрэнгийн түмэн чулууны авьяас чадвар ур ухааны биелэл юм. Хөрөл хөшөөний загвар 99 бүтээл бол хүрэл цомын гоёмсог ногоон чулуун суурийг Тэнгэрийн угалц компани чулуун дархан дамданд орж ерөнхий зураачийн санаанд тулгуурлан уралсан юм. Тус бүр 15 кг жинтэй энэхүү 99 хүрэл цом бүтээлийг хадгалах, дурсгах, хамгийн ихний үнцнийг харуулах гадан сав хайрцгийг төслийг санаачлагч их аваргын гэр бүлийн гишүүдийн захиалгаар Японы Hinoki Kogai компани уралсан юм. Hinoki Kogai компаниг үүсгэн байгуулагч Хозава Чүзо захирал нь 1977 онд Бидан уран бүтээлийг хийж эхэлсэн. Тэрбээр эзэн хааны ордон төрийн зочдыг хүлээн авах танхим, Японы парламентын ордон, хааны тусгай вагоны интерьер тансаг зэрэглэлийн галт дэрэг, гэрчлэн Японы тэргүүлэх зочид буудлуудын дотоод засал тавилгыг бүтээжээ. Харин хүрэл цомыг үйлдвэрлэхдээ далайн эргийн үсгэлэнд Далян Жуанхэ хотын алдарт Далян Вандын баримл урлалын үйлдвэрт зутгсан. Их хүмүүний хавд дүр, багтам замналын дурсгал, 99 ширхэг эдгээр хүрэл цом бүтээлийн дугаар бүрэн аавга хүчтний туслуулсан хөлс, дундэршгүй ухаан, дэвчээр хат, түүхт замнал, нөр хөдөлмөрийн үнцэн бэлэгдэл юм а.